дор шийдэрлээ би сарниж одсон гигэнд дурсамж дэвтэрт минь үлднэ орон зайны шилтгэн харж исэн гэсэн чинь нөгөө гоо сайхны дэлгүүр. Тийм. 2013 онд сайхан их цартайгаа танилцаад тэр их чи гаргаж ирээ өгүүлж одоо сандах юм үзээ. Марагч наашаа гаргаж ирчих. За орой минь төргөө манайхаа яг одоо би хайртай гэр бүлийн найзууд байдаг. Тэгээд хамгийн отхон гэр бүлийн маань эмэгтэй төрсөд болж байгаа маа. Тэгээ баярлуулаад өгөөрэй гэсэн. Одоо надад нэг бодол юм. Карашаас чи ирүүлж байгаа гэсэн надад хэлсэн. Танд энд өгөх зүгээр болов юу бол гэхдээ жоохон тэнд гэлзүүлж байгаа. За та өөрөө тэгж байгаа юм чинь. Ийм гой мөнгөн цэцгийн баглаатай. Гэр бүлийн торттой бэлхийг оролт байна уу? Батмаг хүн байна уу? Явдаг болоод удаж байгаа шүү гэж. Би ямар ч зэт мэддэг байхгүй. Би нэг орж ирж ирсэн айл шиг санагдаад явчих чинь. Үгүй юу. За хойд сайхан баярлж гэнэ үү та. За жинг хүргэлтэж одоо энд авдаг зүгээр байгаа. Зөндөө хүмүүстэй багт. Зүгээр үү. Танаас зөвшөөрөл авч байгаа хүн ихтэй байвал ах уугүйг нь асууж байгаа өгөрөө гэсэн. Бод тийм үү? Авах юм аа. Аавштэй. За одоо авъя да аавштэй. За одоо авъя да тий. За танд зориулаад ийм гой мөнгөн цэцгийн баглаад чин сэтгэлээ гаргаж болгосон. Харж байсан хайрын харцыг хархан нүдэрээ мишэхээ хайрлан дурлал зүрхлээтэй. За манайх болохоор нандаа өгүүлэх шиг мэдээлэлээ дамжуулдаг байж өгөхтэй. За би лав энэ хүмүүсээс санаа зовоод байна. За ихчид минь хинээс бүлэг ирүүлж байгаа юм. Эдгээр манай нэгч нар байгаа. Өрсгөө гэгч нар байгаа тий. Харж исэн гэсэн чинь нөгөө гоо сайхны дэлгүүр. Тийм. Гэгч нар манай ихтрийн гэр бүлийнх нь юм уу. За захиаг минь дэлхийг минь хүлээн авч байгаад маш их баярлалаа гэж дамжуулсан. Хүндтгэлийн дүүрэн баярын ширээндээ хайртай хүмүүсээ уран тойруулж залж хорвоод ирсэн ховорхон заяага тэмдэглэж би хайртай хонгор бадмаа чамдаа төрсөн өдрийн мэнд хүргье. Бодон имээн байж энэхүү бэлгийг хургууллээ гэсэн. Хайртай чүү крашта хайрлаж яваад хүндэлж яваад 10 хэдэн жил болж байна. Яг одоо энд өргөдөж суугаадаа маш их баяртай байна бид нар гээд гэр бүлийн найзуудаас би их сандрагмаар байгаа байхгүй карашаас нь гэж наа гэж нэгээд тэгэхээр их ч мэдээд ах. Хүмүүс нэрчсэн байна. Гоё юм. Тэр их чинь өгж явах тажидлаас хараад зогсчихсон. Өөр авахаар ямар гоё юм айгу гоё мэдрэмжээ. Хоолойны цан чичрээд байна үгүй жоохон. Гоё юм. Айгу сандард юм байна. Тэгээд өнөөдөр бас ингээд миний гоё тэмдэглэлт энэ баяр дээр ингээд нэг хамт олон болоод найз нөхөд болоод ингээд явдаг ихч нартаа бас маш их баярлаа. Төрсөн өдрөө хизээ тэмдэглэх юм бэ? Өнөөдөр бид нарыг авах юм уу гэдгийгсэн. Тэгээд ингээд цаг зав гаргаад ихч нарын ямар ч гэсэн гэртээ үрсэн байгаа. Танд бэлэг өгнө гэж хэлсэн бэ? Ингээд би тэгэд нэгнийхээ төрсөн өдрөөр ингээд бэлэг өгөөд нэгнийхээ очдөг байгаа. Тэгээд түрүүчийн төсөөдрөөс эхлээд ингээд өгн би санаачлаа цэцэгт мэдлэгээ явуулсан гэдэг уул ажиллаад автагдчихл байгаа юм. Гэхдээ сая хоос орж ирэхээр нэг нь ирэх байхаа гэж бодсон. Хонгор багын дурсамжаараа бисээ хөглөөд одоо ч гэсэн инээлдээд сууж байгаа 20 30 60 жил чамтай үе эмээ болтлоо байна. Би хамгийн отхон гэр бүлийн минь хамгийн отхон найз минь юм шүү. Аз жаргал ирүүлийн сайн сайхан бүхнийг хүсмээр байна штэ гэсэн. За ер нь бол энэ найзууд хамгийн сүүлд орж ирсэн надад би агаах. Би 2013 онд сайхан их нартайгаа танилцаад одоо 13 жил байна шүү дээ. Айгуу дайчин, шудраг, маш их хичээмтгий. Тэгээд манай ихтер бол нэг л зангаараа ер нь байдаг. Тэгээд ер нь бол намайг юм уу гэхгүй. Бараг л тэгээд бид нар бол найзаараа л ер нь бол бид ингэ найзууч айгуу гоё. 13 жилийн өмнө танилцаагүй байсан бадмаа 13 жилийн дараах юм гоё гэр бүлийн найзууд үүссэн бадмаа хоёр онцлог байлаа. Ялгаатай ихчнээс зөндөө
зүйл сурсан 13 жилийн өмнө чинь би одоо залуу байжээ гэж. Өнөөдөр одоо яг нэг 40 насны төрсөн өдөр. Тэгээд 13 жилийн дараа энэ гişнээс бол би зөндөө өчнөө юм сурсан. Бид нар одоо 13 жил би нэг гişнэртэй найзлах хугацаанд нэг удаа ам зурж үзээгүй. Нэг удаа ам зурж үзээгүй. Тэгээд ер нь бол бүгд гоё нөгөө найзлсан хөрөлсөн зүйл айгуу бүсгэл хангалуун нэгэндээ тусдаа дэмтэй нэг айгуугаа хүндэлсэн маш мундаг гэр бүлийн найзууд ингээ гэр бүлээрээ бүгд найзлдаг. 4 гэр бүл одоо танах дээр 5 гэр бүл юм гэр бүл. Тэр нөгөө нэг хатмагч байна. Нөгөө нэг өгөнд орохгүй бол ягаад гэдэг гэдэг. Тийм манай дарах дээр цочж Тэр их чи гаргаж ирэх үг хэлж бодож санагдсан юм. Марагч нахаа. Манай гэр бүлийн найзуудын хамгийн атман хамгийн дарга их чинь те. Дүүтэй хайртай шүү. Бидэнтэйгээ үргэлж ингэж хамт байгаарай. Олон жил биднийг баярлуулж яваарай л гэж хэлье та. За. Гээ хайртай занж хэлээ. Хамгийн хайртай. Гото тэгээ шудрах шулуун зантаа. Ийм тийм аашаа байхгүй. Гэрээнд нь тэгэл татгатал нэгтэйгээ хайцал. Дараагийн хүнийг өрнөрэй. За Батан ах минь хаашраарэ. Одоо манай гэр бүлийн 5 найз байдаг. Тэрний одоо хамгийн отгон гэр бүл. Бидний одоо яг хүн одоо ялгаж харьцдаггүй ерөөсөө л яг л одоо нэгэн жигд одоо юу гэдэг ямар үг хэлдэг. Нэг үг асууж хэлэндээ одоо. Сайхан найзууд л гэж хэлээ доо. Ирүүлэг харж ирэл сайхан бүгд хүсээрээ. Таны цэвэн цэцэг тастада булчуны цэцэг таялхан хөрхөн охин эхлэхний Биднийгээ байнга хөгжөөж яадаг. Одоо энэ дүү маань байхгүй бидний бас жоохон уудартай энэ дүүгээ байсан бол бадмаа одоо бидний хөгжөөгөө бид нар одоо байнга хөгжөөдөг. Ер нь их хөгжилтэй манай дүү чинь. Тий. Дүүтэй хайртай шүү. Отхон шард дүүтэй. Өчигдөр тэр нэг байсан. Юу тийм юм гомдоц юм шиг. Одоо бид нар нэг тийм юм байхгүй дээ. Бид нэгээ гомдоожсэн юм ер нь байхгүй. Ер нь нам зурж муудчихж байгаагүй. Ер нь өдрөө нэгнийхээ жаргал зовлон хуваацсан юм найзууд байгаа. Аргал муу ахт угаа сайн найз нөхдөж байдаг шүү дээ. Яг тийм. Манай дүү чинь бас айгу шулуун шудрах. Тэгээд цагаан цайлна. Яг ингээд хөөрхөн яг өөрөөрөө тийм их мундаг зан ааштай. Тийм л дүүдээ тэгээд дүүдээ хайртай шүү. Үргэлж бидэнтэйгээ хамт байж байгаарай. сэтгэл зүрхээ чамнаа өгсөн дүүдээ одоо ад жаргал эрүүлийн сайн сайхан бүхнийг дүүдээ хүсээрэй. сэрүүн зүүдэн минь чиглэг шилээ харин эзэн гүнж бэ үрдий хараа чамда би зориулнаа аюулгүй сэрүүн зүүдэн минь чиглэг шилээ чи миний харин эзэн гүнж бэ үрдий хараа чамда би зориулнаа